Эрхэм хүндэт үзэгчдээ ханагар хан жаргалан тайрхны хажууд хатан тунгалаг хар ус нуурын хөвөнөөс Салуугийн удам дэнждээр Монголын морин спорт УЯЖ-ийн холбоо үүсгэн байгуулагдсны 25 жилийн ой Монгол морийг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний 8 жилийн ойн хурдан морины уралдааныг ховд телевиз, сүл телевизийн уран бүтээлч хамт олон эх орон даяар дамжуулан өргөж байна. За өнөөдрийн наадмын хурдан азарганы уралдаанд Монгол эх орны үнд цугламбараас суран цугларсан Эрдэнэ туяачдын 221 хурдан азраг бүртгүүлснээс 190 гаруй хурдан азраг гарааныхаа төхөөрөмж рүү хөдөлгсөн байгааг та бүхэнд манай зураглаачийн дорнд харуулж байна. За өнөө жил Монголын морин спорт УЯЖ-ийн холбоо нийт УЯЖ-ийн эрх ашигыг хамгаалах үүднээс ардын хувьсгалын 100 жилийн ойн жил 25 жилийн ойн хоёр наадмыг 90 жилийн ойгоо тэмдэглэн өргүүлэх байсан ховд. За мөн одоо Дорнод, Сэлэнг аймагуудад одоо 3 газар нэгдсэн журмаар уралдааныг зохион байгуулж өнөөдрийн одоо хурдан азрагны уралдаанд ховд аймагт болж байгаа энэ наадмын хурдан азрагны уралдаанд шанцаас орохоор гарч байгаа азрагнуудыг та бүхэндээ харуулж байна. За энэ баруун гартал дива 353 номертой Төв аймгийн Баян цагаан сумын УЯЖ Норвегийн бүрдэржийн хурдан хаяр азраг 353 номертой моржээ. Төв аймгийн Баян цагаан сумын баяр нааданд дааг шүтлэн дараалж төрүүлээд соёлон азраг өнгөрсөн жил хол төрүүлсэн хаяр азраг нь хавчиг азраг. Урд талд нь Өвөр хангай аймгийн Ужирд сумын уугуул Монгол улсын Додмонлоо УЯЖ Гаваагийн Батхуугийн хүү Гамбатын хул азраг халдсан азраг хоёр одоо мордсон байгаа харагдж байна. За мөн өнөөдрийн хурдан азрагны уралдаанд ардын хувьсгалын 97 жилийн үндэсний хоёр наадмын азрагны уралдаанд айргийн 3 турдулж байсан Говьолтой аймгийн Дарив сумын УЯЖ Содон Мөрөнцөнгийн Мөнх насангийн хурдан бор азраг мордсон байгаа харагдж байна. За Ховд аймгийн Алдарт УЯЖ Батуйгийн хүрэн азраг. За мөн Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын УЯЖ Чулууны ганц зөвхтийн хурдан бор азраг гэж одоо баг насандаа ангийн бүсийн наадмуудад айргаж байсан хурдан бор азраг ус одоо мордсон байгаа харагдж байна. За ингээд нарийн зэрэг одоо хурдан азрагнууд өнөөдөр мордсон гарааныхаа төхөөрөмж рүү азраг одоо явж байгааг та бүхэндээ харуулж байна. За 107 номертой одоо сайхан будан азраг мөн одоо мордсон манай зураглаачийн дорнд одоо яг нь урд харагдаж байгаа байна. Дундгой аймгийн Сайн цагаан сумын УЯЖ Болцсхийн хурдан буурал азрагыг Монгол улсын Додмондоо УЯЖ Түмэн дэлгэрийн их хоёр улсын одоо бар азраг мордож байгаа харагдж байна. Дорногов аймагт улсын улсын бүсийн уралдаанд одоо айрагдж байсан энэ бор азраг. За ингээд нарийн зэрэг 180 гаруй хурдан азраг өнөөдөр гарааныхаа төхөөрөмж рүү явж байгааг та бүхэнд харуулж байна. За ховдын цэнхэр хязгаард өнөө жил одоо 100 зуушлаг сайхантай өчигдөр сонгомлын 3 насны уралдааныг ховд телевиз, сүл телевизийн уран бүтээлч хамт олон та бүхэндээ шууд дамжуулан үзүүлсэн бол өнөөдөр ингээд адуун сүргийн малдаа азрагны уралдаан шанд сөрөх хүлэгмэрт гарааныхаа сурахаар гарч байгааг та бүхэнд харуулж байна. Одонбаатарын Болцсхийн одоо хурдан буурал азраг мордож байна. Дундгой аймгийн Сайн цагаан сумын уугуул Одонбаатарын Болцсхийн хурдан буурал азраг. За мандаа яаж их хоёр үеж урлуулж байгаа бүсийн нааданд бол одоо айраг дурдалсан ийм одоо азраг да. Улсын баяр нааданд ч одоо өнгөрсөн жил бол одоо 7-8-аар одоо их явсан энэ бар азраг. За энэ жилийн хувьд бол одоо бас л хурдан байгаад дуулдаж байсан. За түүний цаад талд нь 303 номертой одоо мөн бас одоо сайхан бар азраг одоо 303 номертой мордсон байгаа харагдж байна. Улаанбаатар хотын Налайх дүүргийн УЯЖ Немагийн Батулдын хурдан бор азраг байна. За өчигдөр бол одоо Немагийн Батулд Алдарт УЯЖ нийслэлийн алдарт УЯЖ Немагийн Батулд өчигдөр одоо Даагаан Хонгор Даагаан Өвөр хангай аймгийн Уянх сумын УЯЖ Ганбаатарын Ариун болдын Хонгор Даагаа өчигдөр айргийн 4 турдлуулсан. За ингээд нарийн зэрэг одоо 190 хурдан азраг одоо гарааныхаа төхөөрөмж рүү явж байгааг та бүхэндээ харуулж байна. За олон улсны хөлгийн нутаг ховдын цэнхэр хязгаар бол одоо энэ жил баруун таван аймгийн одоо хурдан морд одоо хуран чуулсны дээр төв одоо нутгийн олон аймгийн УЯЖд Дундгой Төв аймаг гээд олон аймгийн УЯЖд бас одоо хүлгийн шанц сөрөхөөр хүрэлцэн ирсэн ингээд ховдын цэнхэр хязгаарт одоо ирсэн байгааг харуулж байна. За уршаа яваараа манай зураглаачийн дорн. За өнөөдөр бол одоо бидний шууд нэвтрүүлэг бол одоо хэдхэн мөчийн дараа азраг гарааныхаа төхөөрөмжөнд очих учраас одоо бид та бүхэндээ одоо үзүүлэн. За хажууд нь очиод одоо жаахан харалтаа одоо дагаж азрагнуудыг харуулъя үзэгчдэд. За Өвөр хангай аймгийн Тарагт сумын уугуул Арваа явзаг компани захирал Дорж хотын шинэ мөнхийн 5 цагаан гэж одоо хурдан азраг байна. Ховд аймгийн Ховд сумын аймгийн алдарт УЯЖ Батмөнхийн одоо хурдан
хүрэн халдсан газрыг мөрдсөн байгаа байна. Баян-Улгийн аймгийн Алтай сумын уугуул аймгийн алдарт уяач Ганбаатарын хул азраг гэдэг одоо баруун 5 аймгийн уяачид өнөөдөр бол одоо тун өргөн одоо хүрээгээр ирж энэ сайхан нааданд хүлгийн шанцыг сорохоор хүрэлцэн иржээ. За өчигдөр одоо сонгомлын уралдаан одоо үзүүштэй сайхан бол Завхан аймгийн Тосон Цэнгэл сумын уяач Сэрэтрийн баяр сайхны хурдан мормор сонгомлын одоо дээд ангиллын уралдаан түрүү магнайд урдсан. За энэ Завхан аймгийн шигшмэл хурд уралдаан түрүү магнайд урдалж байсан. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Батвигийн алзан гэдэг газрыг энд одоо ирсэн байгаа харагдж байна. Улагчийн харин нуурын ирэг дээр улсан Монгол улсын додмонлогч Сонор Трейд компани захирал Батчирийн их болтын цолны мэлалга нааданд одоо энэ халдсан газар аман хүзүүн хурдалж байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын Батвигийн зөв дээр халдсан гэж энд одоо баруун 5 аймагтай бол одоо нэлээд одоо цууд гарсан хурдан газрыг энд одоо мордож байгаа харагдж байна. За манай зөвлөгөөч дөр бүр уршаа яваад олон бөөн газрагтайгаа одоо зэрэгсчээрээ. За ховд нутаг бол одоо Монгол улсын том мандаяас Дамдын хүүгийн төвдөн гэж одоо ховд нутгийн нэрийг одоо Монгол даяар дуурсгаж байсан алдартай сайхан уяаж байсан. За одоо бол одоо ховд нутгаас олон сайхан уяачдад төлөг мөрдөн уяж төрөлсөн их нааданд одоо түрүү хайрыг турдлуулж байгаа. За ховдын цэнхэр хязгаараас улсын баяр наадад азраг хараахан төрүүлээгүй шиг одоо санагдаж байна. За их насны морь бол одоо 3 морь улсын баяр наадад нийтдээ 4 төрүүлсэн. Ховд аймгаас Дамдын хүүгийн төвдөнгийн алаг гэж одоо хурдан алагмар ардын улсуудын 61 жилийн оюун хоёр наадмад буюу 1981-82 оны улсын хоёр наадмад түрүү магнайд урдсан. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Билон компани захирал Аригчаагийн Баатар хүүгийн дэлгэр хээр гэдэг мөр 2000 оны ардын өмслийн 88 жилийн үндэсний хоёр наадмад түрүү магнайд урдалж байсан ийм одоо түүхтэй. За ингээд өнөөдрийн хурдан азрагны уралдаанд шанд сөрхөөр гарч байгаа азрагнуудыг одоо та бүхэндээ харуулж байна. За жоохон дотос хийгээд одоо харуулж байгаарай. За яг бөөн азрагнуудыг аралдаа ард нь очиод одоо тогтсон. За энэ урд харагдж байгаа 10 номертой тэр шар цамцтай хүүхэд унсан Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын уугуул Чулууны ганц зөвхөн одоо хурдан алтар азраг байна. Аймгийн алдарт уяач Алтан сүхүйж хурлуулж байгаа Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын Чулууны ганц зөвхөн одоо хурдан хээр азрагынд одоо мартаж байгаа харагдж байх юм. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн Унган азраг. За өнөөдөр бол Ховд аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн ерөөлт тэргүүн одоо за мөн одоо Ховд аймгийн уяачдын холбооны тэргүүлэх шигшүүд бол өнөөдөр ер нь сэрвээгэр нь тун л одоо сайн хэмжих шиг боллоо. За үнэхээр одоо бас нэг талдаагаар хад одоо шудраг сайхан наадахыг бол одоо Монголын уяачид бүгд одоо ирмэлцэж байгаагийн нэгэн илэрлэл нь бол одоо сэрвээг яс хэмжиж уралдах байлаа. За ингээд өнөөдөр бол одоо ер нь тун сайн хэмжиж бас нэлээд одоо шудраг сайн хэмжилээ. За ингээд хурдан мөрний уралдаан, хурдан азрагны уралдаанаар одоо наатам эхэлж байгааг одоо зарлан сонирдуулж өнөөдрийн одоо хурдан азраг ингээд одоо гарааныхаа төхөөрөмж рүү ингээд явж байгааг та бүхэндээ харуулж байна. За хурдан азрагны уралдаан шанд сөрөг азрагнууд 21 км-ийн алсаас одоо ирэх юм байна. За энэ жил одоо олон сарын урт уяанд аянссан байгаа одоо тал бас баг зэргийн азрагнуудад бол одоо харагдаж ил байна. За 8 сар гарсан одоо наадмыг Монголын морин спорт уяачдын холбоо тэргүүн Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн Батцаахан Зогтын Батцаахан тэргүүтэй уяачдын холбоо бас нийт уяачтай одоо энэ жил сайхан наадуулах зорилгоор энэ хүн наадмыг зохион байгуулж Ховд аймгийн Алтай унаг морин спорт уяачдын холбооны хамт олон за мөн Ховд аймгийн Засаг даргын тамгийн газрын хамт олон одоо бас сайхан хамтран ажиллаж өнөөдрийн энэ наадам одоо дэг журамтай ийм сайхан наадам болж байна. За энэ дунд нэг 592 номертой Баян Онгор аймгийн Гадууд сумын уугуул аймгийн алдарт уяач Дэлгэр сайхны хул уурал гэдэг газарыг иржтэй. Улсын баяр наадам соёолын газарыг 6 турталж байсан шүү. 2018 оны ардын хувьсгалын 97 жилийн үндэсний баяр наадам соёолын газар улсын баяр наадам 6 турталж байсан. Дорнод аймгийн алдарт уяач Эрдэнэ зүгтийн унган Баян Онгор аймгийн Гадууд сумын уугуул Давд Рожин Дэлгэр сайхны хул уурал гэдэг газарыг одоо бас ирсэн байгаа харагдаж байгаа шиг байна. 592 номертой сая. За ингээд бол одоо азрагны уралдаан одоо сайхан гарааныхаа төхөөрөмжлөрч говьж байна. За өчигдөр бол Хурмас тэнгэр хур бороо хайрлж яахан одоо тоос дарсан боловч өнөөдөр бол эргээд одоо бас шороо одоо жоохон одоо бужигнж байгаа харагдж байна. За Монголын морин спорт уяачдын холбоо бол машинуудыг бол одоо ер нь бараг дагуулахгүй үндсэндээ машингуу одоо сайхан уралдаан болж байна. За энэ дээр бол одоо Ховд аймгийн цагдаагийн газрын хамт олон бол улс сайхан ажиллаж үндсэндээ дэг журмыг бол маш сайн одоо сахиулж байна. За үзэгчид гэхээсээ илүү хурдан мөрний уралдаан чүүхэд мөр хоёрын аюулгүй үүднээс одоо ингээд машиныг их хол дагуулад иймэрхүү сайхан наадмыг одоо зохион байгуулж байна. За ТV телевизийн уран бүтээч хамт олон бол энэ наадмыг одоо дэлгэрэнгүй сайхан одоо та бүхэндээ сүүлд нь бол одоо гаргаж үзүүлнэ. За өнөөдөр бол ингээд сүлд телевиз
Ховд телевизийн уран бүтээж хамт олон морин тайртай Монголын ард түмэндээ энэхүү нэвтрүүлгийг одоо шууд хэмжүүлэн үзүүлж байна. За тэр 20 номер дээр сайхан буурал азарга тэр ард нь явж байгаа Дундгой аймгийн Эрдэнэтлээ сумын чулууны гамсгтын бор азарга нь одоо тэр буурал харагдаад байна. Бор азарга нь бас байх шиг байна. Наад талд нь 8 номер дээр азарга Ховд аймгийн Жандмал сумын аймгийн алдарт байж Батцагааны хэр гэдэг азаргыг одоо галуудрах гэж 13 настай хүүхэд унсан байна. Ховд аймгийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 4-р ангийн сурагч 10 настай галуудрах гэж хөөсөн өнөөдөр одоо уралдахаар гарсан байна. За Говьлтай аймгийн уяач Баасан дөржин одоо хурдан хүрэн азарга Зуузаа тамхтай хүрэн азарга бол 111 номертой марж байна. Ховд аймгийн Чандвал сумын харьяат Монгол улсын зам Баатар уугийн бүрв сайхны одоо хүрэн халдсан азарга 113 номертой марж харагдж байна. Ховд аймгийн Буянт сумын уяач Хүрлбаатарын хүрэн азарга 114 номертой нарын зэрэг одоо хурдан азаргнууд өнөөдөр гарааныхаа зурхаараа одоо сайхан явж байгаа харагдж байна. За мөн одоо өнөөдрийн азаргнуудын одоо унган одоо Ховд нутгийн уяачид бол одоо өнөөдөр жил одоо морьтой уйж энэ наадантаа сайхан зорин ирсэн 447 номертой Ховд аймгийн Булган сумын уяач Балжааны гамзаргийн одоо хурдан хээр азарга одоо мөн мордож байгаа харагдж байна. За улсын бүсийн нааданд одоо айраг турдалж байсан азарга. За ингээд баруун алтай нутагт бол одоо бүсийн уралдаанд айрагдаж байсан олон хурдан азаргнууд өнөөдөр бас тоос өргөхөөр мордсон байгаа харагдж байна. За энэ 192 номертой цэнгэрсэмттэй хүүхэд унсан сайхан хул азарга одоо бас мордож байгаа харагдж байна. Энэ одоо хөвсгөлөөс ирсэн хөвсгөлийн хул азарга байх шиг байх юм. 192 номертой хул азарга бас мордож байгаа байна. За ингээд нарын зэрэг одоо хурдан азарга гарааныхаа төхөөрөмжөн дээр энэ очиод ер нь түн ойртож байгаа харагдж байгаа шиг байна. За өнөөдөр хөндлөнгийн одоо нэлээд их тоостой байгаа ийм одоо нөхцөл харагдаж байна. За одоо очихтой азаргаж яг ширүүхэн яваад байгаа бол одоо тал харагдаад байна да. За жоохон аяархан авчирсан бол одоо болох байсан юм болоо да. За жоохон ширүүхэн одоо азарга яваад байгаа харагдаж байна. За ингээд Ховд аймгийн баруун бүсийн одоо хурдан морины уралдаан Монголын морин спортын холбооны 25 жилийн ой наадам уралдаан энэ бол одоо наадам биш. Сур харваагүй. За ингээд Монголын наадмыг одоо бүрдүүлж байгаа уяачдын одоо олон одоо сар жилийн хөдөлмөрийг бас үнэлж Монголын морин спорт уяачдын холбоо энэхүү уралдааныг одоо зохион байгуулж Ховд аймгийн Алтай оног уяачдын холбоотой засаг даргын хамгийн газрын хамт олон засаг дарга Батсүрийн дүгэрж өвтөргөөтэй хамгийн газрын хамт олон нийт одоо төрийн албан хаагчид бол одоо энэ уралдааныг дэгдээ сайхан зохион байгуулахаар гар бие оролцож сэтгэл оролцож одоо өнөөдөр ингээд зохион байгуулсан. За азарга төхөөрөмжнийхээ хараар орж байгаа мөчиг манай зураглаачийн дуранд одоо сайхан харуулж байна. За тэр цаа талд нь бол одоо нэг алдартай алтан өхий хайрхан тэр одоо тэр зүүн хойно одоо үүлэн дунд одоо зэрэглэн дунд сүмэлзэж байгааг та бүхэн одоо манай зураглаачийн дуранд одоо сайхан харж байна. За ингээд өнөөдрийн хурдан азарга ирэхэд бэлэн болсон гарааныхаа төхөөрөмжний араар орж байгааг одоо харуулж байна. За хүүхдүүд бол нэлээд эрстэйхэн тарлаад одоо орж иж байгаа харагдж байна шүү. За энэ бол одоо ер нь арай жаахан аяарсаж одоо орж ирэх хэрэгтэй. За Ховд аймгийн цэргийн одоо анги нэгтгэлийн нийт бие бүрэлдэхүүн бол өнөөдрийн энэ уралдааныг бас одоо дэг журамтай сайхан зохион байгуулахад гар үеэр олцож одоо өнөөдөр төхөөрөмжийг ажиллаж байгаа юм байна. За хурдан азарганы уралдаан шанд тосорох 190 гаруй хурдан ажны бол ингээд нэлээд одоо цувцсан цуураад одоо орж байна. Түрүүчийн азаргнууд төхөөрөмжөн дээр арай зогсоход арын азаргнууд бол одоо ингээд орж ирж байгаа харагдж байгаа юм. За ингээд өнөөдөр хурдан азарганы уралдаан хэдхэн мөчийн дараа гарааныхаа зурхаа дээрээс эргэхэд одоо бэлэн болсон манай зураглаачийн дуранд харагдж байна. Завхан аймгийн Тосон цэнгэр сумын Лав гарагчаагийн Од хээр гэдэг азарга аймгийн түрүү азарга одоо өнгөрсөн жилийн аймгийнхэн түрүү азарга одоо ирсэн байгаа байна. Ховд аймгийн Буянт сумын аймгийн алдарт байж Төмрөчрийн хээр азарга 178 номертой. Ховд аймгийн Зэрэг сумын уяач Бүрнээгийн хул азарга 182 номертой. Сэлэн аймгийн уяач Давг самбагийн Очир сүрэнгийн зэд азарга 220 номертой. Ховд аймгийн Эрдэнэ сумын уяач Ганц хойжийн бор азарга 78 номертой зэрэг одоо азаргнууд бүрдгүүлсэн гэдэг гарааныхаа төхөөрөмжөн дээрээс эргэхэд бэлэн болсон игэнж байна үндсэндээ. За сүүлчийн азаргнууд энд бол хараахан орж амжаагүй одоо явж явах шиг байх юм. За Монголын уудам дэлгэр тал нутагт өнөөдөр 3 уралдаан бол зэрэг зохион байгуулагдж байгаа. Дорнот аймагт болсон уралдаанд өнөөдөр Дорнот аймгийн
одоо 20 Вэст Талбаны 25 жилийн Дорногт аймагт болж байгаа энэ уралдаанд бол одоо Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Гончуг Атинбатулдын Хөннөө халтар гэдэг газар түрүү магнайд хурдалж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Дорж далайн дайн нэмдийн Хонгор азраг Аман хүзүүнд хурдалж Төв аймгийн Алтан булаг сумын уяаш Ган зүргийн ам баярын хар азраг 3-т хурдалж 4-т Өмнөг аймгийн Цогццын сумын харьяат Монгол улсын тодмонд аяаш Аштан Бэрлийн Батэрдны Ажнай цавтар азраг Аяргийн 5-т Хөвсгөл аймгийн Чандман өндөр сумын уяаш Батбаатарын хурдан бор азраг хурдалсан байна. За 6-т Өвөр Ангай аймгийн Ужир сумын уяаж Батгуугийн ган хүлгийн Янзаг хул азраг одоо 6-т хурдалсан байна. За зүүн Монгол улгийн одоо наадам бол одоо дэгтэй журамтай бас сайхан болсон ийм мэдээ бидэн дэрлээ. За ингээд ховдын цэнхэр хязгаарт бол одоо баруун алтан сүрлэг одоо хөрөн буруу улсын донд болж байгаа энэ сайхан наадам Цалуугийн удам дэнж дээр энэ жил одоо зохион байгуулагдаж байна. За одоо хэдхэн мөчийн дараа морд бол гарааныхаа төхөөрөмжийн дээрээс одоо иргэн. За манай зураглаачийн дуранд одоо сайхан тосоод одоо харуулж байна. Эренгүүт нь одоо та бүхэнтэйгээ хамт одоо харуулна. За төхөөрөмжийг бол одоо нэлээд сайхан өргөн хийсэн бүх азрагыг одоо оруулаад зогсоочлоо. За энэ үлдсэн одоо энэ 5 азраг ороод л үндсэндээ азраг гарааныхаа 6 дээрээс иргэн. За инхүү баруун алтайнуудаа ховдын цэнхэр хязгаарт бол зохиогдож байгаа Монголын морин спорт вэжтэй холбооны 25 жилийн оюун 2 хурдан морины уралдаан зохион байгуулагдаж хурдан азрагны уралдаанд шанд сорих 194 хурдан азраг 6 дээрээс ирэхэд бэлэн болсон байгааг манай зураглаачийн дуранд одоо сайхан харуулж байна. За сүл телевиз, хов телевизийн уран бүтээл хамт олон өнөөдрийн наадмыг одоо шууд дамжуулан хүргэж байгаа. За хурдан азраг гарааныхаа 6 дээрээс ирэхэд одоо бэлэн болсон байна да. За азрагнууд бүгд үндсэндээ одоо игнээд орчлоо. За азрагны уралдаан ирэхэд бэлэн болсон гарааныхаа төхөөрөмжөн дээр игэнчглээ хорж илөө. Хүлэгмөрдийн ган дөрвөн тууранаас уссан тоос хөхтөнгөрт өргөгдөж өнөөдрийн хүлэгмөрд гарааныхаа 6 дээрээс эргэж байгаа мөчийг манай зураглаачийн дуранд сайхан харууллаа. За хурдан азрагны уралдаан нэлээд одоо таруухан иргэсэн байгааг манай зураглаачийн дуранд одоо сайхан харуулж байна. За ингээд ойртоод одоо ямар азраг одоо өнөөдөр өнгөлөд гарч ирж байгааг одоо та бүхэнд харуулъя. За жаахан яваарай зураглаачийн дуранд. За өнөөдөр одоо сайхан зэрэгцээд одоо өнөөдөр уршлаад байгаарай. За ингээд хурдан азрагны уралдаан дотор талаар нь яваарай. Хурдан азрагны уралдааны үзүүрийн эдэн азрагнууд одоо бөөн дүүхэн сайхан одоо цуурайхан ирэглээ. За 150 номертэй ногоон өвцтэй хөөгд унсан сайхан хээр азраг өнөөдөр 6 дээрээс нэг 10-ийн багцаанд иргсэн уршилж байгаа харагдж байна. Архангай аймгийн Жулууд сумын уяач Жавтан төгсгийн хурдан хээр азраг 150 номертэй мордсон өнөөдөр Архангай аймгийн Жулууд сумын Жавтан төгсгийн хээр азраг гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. 380 хэдэн номертэй сайхан хээр азраг хурдан азрагны уралдааныг нүүрлээд гарч ирсэн байна. Хамгийн наадаар 534 номертэй улаан хувцастай хөөгдтэй сайхан зэр азраг хурдан азрагны уралдааны 3-4 дээр явж байгаа харагдж байгаа шиг байх юм. За 534 номертэй мордсон Говь Алтай аймгийн уяач Эрдэнэ зүгтийн хурдан өргөн азраг өнөөдөр хурдан азрагны уралдааны үзүүр дээр гараад ирсэн уршилдаа. За өнөөдөр
Ховд аймгийн Булган сумын уяаж Балжааны ганцргийн одоо хурдан хаяр азраг 3 дээр гараад ирсэн 477 номертой ямарчсан 477 номертой Ховд аймгийн уяаж Балжааны ганцргийн одоо хурдан хул азраг 3 дээр гадарсан энэ наадлаас одоо 2 диван 477 номертой юм шиг байна. За түүний арын эдэн азраган дээр Дундгуй аймгийн Сайн цагаан сумын Одонбаатарын болцохын буурал халдсан азраг 7 номын багцаан дээр гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. За урдан азрагны уралдааны аман үзүүн дээр одоо нэг сайхан хул азраг гараад ирсэн 55 номертой сайхан хул азраг тарихны эдэн азрагны дунд толдороод ирсэн Ховд аймгийн Жаргалан сумын ариад аймгийн алдарт байж амар санаагийн сайрт азраг Басараваатаар гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. За ингээд хурдан азрагны уралдаан бол одоо ер нь сайхан цуурайхан иргэлээ. За манай зурлаачийн дор жоохон аршилчаарай. За ингээд өнгөрийн эдэн азраг бол одоо суурайхан гараа явчлаа 413 номертой марцсан өшөө цагаан хаяр азраг хурдан азрагны уралдааны 4-5 дээр гадарсан Увс аймгийн Өндөр ангаа сумын оогол улсын хурлын гишүүн Хүрэлбаатарын одоо 5 цагаан хаяр азрагыг аймгийн алдарт байж од сүрэн үйсэн өнөөдөр 4 дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. 3 за яваад уураа. Жаах уршлаараа 304 номертой марцсан цэнгэр цамцтай хүүхэдтэй хаяр азраг дээр 5-6 дээр уршилж байгаа харагдж байна. За 303 номертой Улаанбаатар хотын Надаг дүүргэн уяас Нямагийн Батулдын одоо хурдан гухан азраг мөн дээхэн талд гараад ирсэн 107 номертой Одонбаатарын болцохын буурал халдсан азраг байна. 341 номертой улаан хувцастай хүүхэдтэй сайхан зайрт азраг бол Өвөр ханга аймгийн Дарагт сумын угуул 10 авцаг компани захирал Дорж готвын шинэ мөнхийн алдсан азраг бас нэлээд дээгүрхэн гараад ирсэн байна. За энэ арын яг харалтаа яваа хэдэн бөөн азрагыг харуулаарай. За 390 номертой сайхан хул азраг өнөөдрийн урдан азрагны уралдааны үзүүрийн хэдийн ард дээр гадарсан Өвөр ханга аймгийн Төвөрг сумын уяас Бага газрын нохоон цагааны үйсэн Гомдоржийн хурдан сартай хөрөн газар уршилж байна. Төв аймгийн Баян цагаан сумын уяас Норвегийн Бүрөвдөржийн үйж урлууж байгаа. Увс аймгийн Зүүн Гов сумын харьяат улсын додмондоо яж Бичээрийн далайн хаяр азраг дээр цагаан хатгаар хөглийн боодсон одоо тэнд тунд тодоршиж байна. За уршилж нүүрнийхээ хэдэн азраган дээр очиё. За өнөөдөр бол одоо 55 номертой сайхан хул азраг тарихны хэдэн азрагтай одоо мөнхийн уралдаж угаад одоо жаахан арчлаа. Ховд аймгийн Жаргалан сумын уяас Амар санаагийн сайрлагдаг азраг бол 55 номертой марцсан хул азраг. Ховд аймгийн Жаргалан сумын Амар санаагийн хул азраг за жаахан уршлал багаараа одоо 304 номертой марцсан Төв аймгийн Батцанбөр сумын аймгийн алдарт байж Багтаагийн бүх хотын үж урлууж байгаа 304 номертой хаяр азраг мөн одоо өнгөний хэдэн азрагны ард дээр гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. За энэ бол Төв аймгийн Батцанбөр сумын харьяат аймгийн алдарт байж Батаагийн бүх хотын үж урлууж байгаа хурдан хаяр азраг 196 номертой сайрт азраг хамгийн наадалд нь уршилж байгаа харагдж байна. Энэ хэдэн бөөн азрагны за уршлаад дугаарай. Хөвсгөл аймгийн Галт сумын аймгийн алдарт байж Түмэн баярын хурдан хүрэн алдсан азраг 196 номертой марцсан 20 хэд дээр уршилж байгаа харагдж байна. За энэ Одонбаатарын болцохын сайрт азраг арын бөөн азрагийн өнгөцсөн 3 дээр Одонбаатарын болцохын одоо хурдан буурал хадсан азраг Монгол улсын додмонд байж Түмэн дэлгэрийн их хоёр өнөөдөр уясалгыг нь тааруулж байгаа ийм одоо хурдан азраг за уршлаад дугаарай. Урдлынхаа хоёр азрагтай нэг очоод одоо зэрэгцчихье. За нэлээд одоо холоос та бүхэндээ одоо харуулж байна. За ингээд баруун алтай нутагт болж байгаа хурдан мөрдийн уралдааны 194 хурдан азрагыг зул задлж хоёр азраг нэлээд олон гараад одоо хөтлөж байгааг манай зурагчийн дунд харуулж байна. За дотор тийш ойртчих. За энэ одоо дотор тийш ойртоод нэг сайхан номерыг одоо хараадахын хэр азраг өнгөлцсөн бор халдсан азраг аман үзүүн дээр нэмнэтээр бор халдсан азраг аман үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдж байна. За өнгөний азрагны номерыг одоо сайхан хараарай. Жоохон дотор тийш ойртоод харган руугаа одоо орчих. За бор халдсан азраг аман үзүүн дээр ингээд 194 азраг одоо зурхай дээрээс яг сайхан эргээд хоёр азраг бол одоо нэлээд олон гараад одоо хөдөлчлөө. За арийнх нь одоо бор азраг бол 338 номертой сайхан бор азраг аман үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдж байна. 331 номертой юм шиг байна. За 180 номертой сайхан хаяр азраг байна. 330 номертой. За энэ одоо буурал азраг байх шиг бор азраг байх шиг байна да. За энэ Увс аймгийн Зүүн Гов сумын уяас Далайн бор азраг гэж одоо бүртгэл дээр бүртгүүлсэн байх шиг байх юм. За жоохон ойртоод аргачлаарай. Жоохон аргачлсан харалтай маягтай явж манай зургатаачин дуран. За ингээд өнөөдрийн хурдан азрагны уралдааны үзүүрийн хоёр азраг бол одоо сайхан цуурайхан одоо холдож байна. За 181 номертой хаяр азраг хөдөлсөн 331 номертой бор азраг аман үзүүн дээр явна. Ховлтой аймгийн Төвөрг сумын уяас Нямаа хүүгийн бор азраг ингээд хурдан азрагны уралдааны өнгөн дээр аман үзүүн дээр байна. За 187 номертой сайхан хаяр азраг одоо дөнгөж эргээд л одоо өнгөлсөн. За 187 номертой хаяр азраг харамсалтай одоо бүртгэл дээр л одоо бүртгэгдээгүй азраг өнөөдрийн хурдан азрагны уралдааныг өнгөлөд одоо гараад ирсэн байна. За аман энэ Дорнот аймгийн уяач Монгол улсын додмонд байж Төвдөн цайзны Бацүргийн унган намхтай 187 номертой сайхан хаяр азраг ингээд хөтлөөд гараад ирсэн уршил да. За Ховд аймгийн Мянган сумын Улан баярын хөрөн гэж одоо бүдгүүдээр бүртгүүлсэн байх шиг байна. За арийнх нь одоо буурал азраг бол 331 номертой марцсан Говьолтой аймгийн Төвөрг сумын уяач Нямаа хүүгийн одоо хурдан бор азраг Чандман намхтай Ховсмөр аймгийн харьяат улсын аймгийн алдарт байж Адиас хөрөнгөн унган азраг байж мэдхээр азраг байна да энэ бор. За харшаа суучи.
За ингээд дараагийн одоо хоёр азрагыг дараагийн мөн азрагнуудыг харуулъя. За 187 номертой сайхан хээр азраг одоо хөтөлсөн хэвээрээ. За арын гэдэг азраган дээр Төв аймгийн Баян цагаан сумын уяас Норвегийн бүрэг дөржин уж хурдлуулж байгаа Увс аймгийн Зүүн Говь сумын хариат Монгол улсын дотмонд Бичээрийн надагийн хээр азраг 3 руу орж ирлээ. Баян цагаан сумын баяр нааданд дааг шүтлэн 2 төрүүлээ хязаалан 9 дурдлаад соёолон азраг өнгөрсөн жил түрүү магнаа дуртасан энэ жил хавчиг 6 настай азраг өнөөдрийн азрагны уралдааны 3 руу орж ирсэн. 341 номертой Өвөр Анга аймгийн дарагт сумын Аврвай авцаг компани дөржиг төвийн шинэ мөнхийн хөрөнгө азрагыг тодмондоо яаж мөнгө хөтөөсөн дөрөв дээр гараад ирсэн байг бол түүний ардаар цэнхэр цэмцтэй хүүхэдтэй сайхан хээр азраг Төв аймгийн Батцанбар сумын уяас Батагийн бүхтийн уж урдуулж байгаа сайхан хээр азраг дөрөв дээр гараад ирсэн уршил да. За 753 номертой сайхан хул азраг 6 дээр ороод ирсэн уршилж байгаа харагдж байна. За энэ 753 номертой Төв аймгийн Сэрэгдэн сумын хариат аймгийн алдарт байж Палмын мөлгөөгийн уддан хул азраг байна. Өнгөрсөн жилийн Төв аймгийн баяр нааданд соёолон азраг дөрөв магнаа дуртасан Төв аймгийн Сэрэгдэн сумын уяас Палмын мөлгөөгийн одоо хурдан хул азраг байна. Ард дээр нь Уданбаатарын болцохын буурал алдсан азраг ард дээр нь гараад ирсэн байга харагдж байна. За өнөөдрийн урдан азрагны уралдаанд үзүүштэй уралдаан болохно. За жаахан аршаа суугаа ахаа дараагийн азрагнуудыг нэг жаахан харуулъя. За энэ дэлгэцнээ харагдж байгаа Уданбаатарын болцохын буурал азрагны ард дээр ява 390 номертой мордсон Өвөр Анга аймгийн Төвөрг сумын Гомбодоржийн одоо хурдан хөрөнгө азрагыг аймгийн алдарт байж Багаан базрын Нохой цагаан уйсан гараад ирсэн байна. За 196 номертой энэ хөрөнгө азрагтаа цуг ивчаарай. За өнөөдрийн азрагны уралдаанд Хөвсгөл аймгийн галт сумын Төмөн баярын хөрөнгө алдсан азраг бол азрагны уралдааны нэг 7-8 дээр гараад ирсэн үргэлж байгаа харагдж байна. За Хөвсгөл аймгийн галт сумын Төмөн баярын одоо хурдан алдсан азраг. За энэ бол одоо 8 дээр 9 дээр яваа азраг юм байна. За ахаад аршаа суучих. За арын азрагнуудыг ахаад нь сайхан харуулаад тэгээд одоо өршөлт 8 азрагдаачийн дөрөв. За арын азрагнууд одоо энд одоо гарч иж байна. Ховд аймгийн Дөрвөн сумын Монгол улсын алдарт байс Нэмдавагийн Батбаярын хараалцсан азрагыг Монгол улсын алдарт байс Нэмчин зоодлын эр болд байсан энд одоо орж ирлээ. За энэ он Дотмандагийн дамагтай энэ хөрөнгө азраг чи Увс аймгийн 80 Батбаягийн хөрөнгө алдсан азрагтай тун адилхан азраг байна. 752 номертой тэр урдлын хөрөнгө алдсан азрагыг одоо сайхан харуулаарай. За 752 номертой сайхан хөрөнгө алдсан азраг өнөөдрийн азрагны уралдааны үзүүрийн эдийн ард дээр очсон Төв аймгийн Сэрэгдэн сумын Гөлгөөгийн Батулцгийн одоо хурдан хөрөнгө азраг байна. Монгол улсын дотмондоо яж ононгийн үнэн одоо ийм одоо хурдан азраг бол Гөлгөөгийн Батулцгийн хөрөнгө азраг юм байна. За түүний урд тал дээр нь ява 510 номертой Улаанбаатар хотын уяас Зоригт Баатарын Жавхлангийн хайр азраг явлаа. Монгол улсын дотмондоо яж Ганбаатарын буян тогтгойж байгаа. За энэ арын хэдийг нэг харуулчих. За энэ одоо Ховд аймгийн Дөргөн сумын овол Монгол улсын алдарт байс Нэмдавагийн Батбаярын хараалцсан азраг. За энэ бол одоо Дорногов аймагт улсын бүсийн уралдаанд одоо хайрыг дурдж байсан өнгөрсөн жил Дорногов аймгийн нааданд хайрагдсан ийм одоо хурдан азраг бол улсын алдарт байс Нэмдавагийн Батбаярын одоо хурдан хараалцсан азраг байгаа. Түүний наадлаар нь 127 номертой мордсон сайхан ахаа сайхан хайр азраг явж байгаа харагдж байна. За энэ 127 номертой мордсон Ховд аймгийн Жандмал сумын уяаж Бэлэгтийн хайр азраг байна. За аршаа харуулаарай, энийг харуулаарай. За энэ Өвөр Анга аймгийн Бужирт сумын уяаж Батхүүгийн Амбатын урдан алдсан азраг энэ дээр орж ирлээ. Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Сэнтэй хүүгийн Батболд уйж хурдлуулж байгаа улсын баяр нааданд 13 дурдалж байсан Өвөр Анга аймгийн Учир сумын уяаж Батхүүгийн Амбатын одоо хурдан алдсан азраг төрсөн ах нь одоо өнөөдөр Дорн аймгийн нааданд янзаг хул азрага 6 дурдуулсан байна. За Ховд аймгийн Жандмал сумын Монгол улсын мандаа яж Батчулууны Ерөөлтийн хайр азрагын ард дээр нь яваа энэ хайр азраг 3 нүдний Жандмал дамагтай энэ хайр азраг бол Ховд аймгийн хариат Монгол улсын мандаа яж Батчулууны Ерөөлтийн хайр азраг. За үргэлжлээд дуурай. Монгол улсын мандаа яж Ерөөлтийн хайр азраг Өвөр Анга аймгийн Учир сумын уяаж Батхүүгийн Амбатын алдсан азраг байгаа. За 55 номертой хол азраг өнгөнд явж байгаа одоо жаахан аршилсан байгаа харагдж байна. За улсын алдарт уяаж одоо Батбаярын одоо хурдан хар алдсан азраг явж байна. За өнөөдрийн өнгөний азраг 122 номертой сайхан азраг энэ Гөлгөөгийн Батулцгийн хөрөнгө азраг байна. 122 номертой мордсон энэ Өвөр Анга аймгийн хар хорон сумын уяаж Төгс хотын одоо Монгол улсын мандаа яж их баярын уйсан Өвөр Анга аймгийн хар хорон сумын Янгүүгийн Судбаатарын хүү Төгс өчрийн одоо хурдан хээр азраг одоо явж байгаа харагдлаа. За гарсан цагаас эхэлж өнгөнд урдсан 331 номертой байсан Говьолтой аймгийн Төвөрг сумын уяаж Нямаа хүүгийн бор азраг өнгөлж байгаа жаахан аршилдаа. Говьолтой аймгийн Төвөрг сумын уяаж Нямаа хүүгийн бор азрагыг гам болдог гэж 12 настай хүн улсан байна. За ингээд тогтоод ивчаараа үзүүрийн эдэн азраг. За энэ бол одоо 10 дээр яваа азрагыг харуулъя. Баян Онгор аймгийн Уугуул Улаанбаатар хотын хан уулдүргийн хариат Зоригт Баатарын Жавхлангийн хайр азрагыг Монгол улсын мандаа яж Ганбаатарын буян тогтог уйсан энд урчилж байгаа харагдж байна. Хамгийн задлалд нь яваа тэр Улаан жолоотой хайр азраг. За наад талд нь яваа 390 эдэн номертой сайхан хайр азраг бол Өвөр Анга аймгийн Төвөрг сумын Гомбодоржийн хөрөнгө азраг. Аймгийн алдарт байж Багаан базрын Нохой цагаан уж хурдлуулж байгаа ийм хурдан азраг. Арийнх нь хул азраг бол Төв аймгийн Сэрэгдэн сумын байж Палмын мөлгөөгийн хул гэж өнгөрсөн жилийн Төв аймгийн баяр нааданд соёолон төрөөс азраг. За үргэлжлээд дугаарай. За өнөөдрийн урдлын азрагны уралдаануудыг үзүүлье. За Уданбаатарын болцохын буурал алдсан азрагны урд тал дээр яваа 304 номертой сайхан цэнгэр өвчтэй хүүхэдтэй сайхан одоо
хээр азраг энд одоо 304 номертэй яваад энэ Төв аймгийн Батцамбар сумын аяс Батагийн бүх хотын ууж өрлөөж байгаа одоо ийм одоо хурдан азраг за уршиж байгаа. Хаад одоо сайхан уршилж. За Төв аймгийн Батцамбар сумын аймгийн алдарт аяс Батагийн бүх хотын хээр азраг. За энэ бүртгэл дээр нэр нь одоо түрүү хин гэдсэн байлаа. За ингээд өнөөдрийн азрагны уралдааны өнгөний хоёр азрагыг манай сурвалжаачин дунд харуулж байна. Төв аймгийн Баян цагаан сумын аяс Норвегийн бүрдэржийн хээр азраг бол одоо Төв аймгийн Баян цагаан сумын аяс Болрын унган азраг. За энэ бол одоо хурдан азраг дааг Баян цагаан төрүүлээд шүтлэн үрээ төрүүлээд хязаалан 9-д ороод соёл азраг өнгөрсөн жил түрүү магнат ордсон ийм хурдан азраг бол Увс аймгийн зүүн говь сумын харьяат улсын додмандаа байж Дадаагийн хээр азраг аман хүзүүн дээр явж байна. За 187 номертэй сайхан хээр азраг өнгөрсөн хэвээрээ. За энэ одоо хээр азраг бүртгэл дээр одоо байхгүй ийм азраг өнөөдөр энэ баруун бүс нутгийн одоо хурдан азрагны уралдааныг өнгөрсөн хэвээрээ байна. За хээр азраг бол одоо өнгөрсөн хэвээрээ хээр азраг Дадай мандагийн хээр азраг аман хүзүүн дээр. За хоёр азраг бол одоо нэг үүдэ хоймрын дайтай юм аа. За Төв аймгийн Баян цагаан сум бол хурдны өлгийн нутгаа. Энэ одоо Норвегийн бүрдэржиг залуу уяаж уйж хурлуулж байгаа Увс аймгийн зүүн говь сумын Бичээрийн Дадагийн одоо хурдан хээр азраг гэдэг бол одоо ингээд аман хүзүүн дээр гадарсан. За өнгөнийх нь хээр азраг бол 187 номертэй сайхан хээр азраг. Зурхаа дээрээс эргээл одоо хөдөл харамсалтай нь одоо бүртгэл дээр байхгүй ийм азраг одоо гараад ирсэн байгаа гэж байна. За гурвын азраг Баян Өнгөр аймгийн уугуул Улаанбаатарын хан авал дүүргийн Зоригт Баатарын Жавхлангийн хээр азраг 3 дээр байна. За Жавхлангийн хээр азраг бол өнөөдрийн хурдан азрагны уралдааны үзүүрийн хэдэн азраган дээр ирэн давхан очиж уралдах нэ. За 341 номертэй сайхан өрн алдсан азраг бол өнгөний хэдэн азрагныхаа ард дээр хэвээрээ. За 340 номертэй мордсон 41 номертэй Өвөр хангаан аймгийн Тарагт сумын уугуул 10 явцаг компани захирал Дорж хотын шинэ мөнхийн хөрөн азраг. За энэ одоо Монгол улсын додмандаас ташрын мөнгө хутаа ууж хурлуулж байгаа ийм одоо хурдан азраг байгаа. За 304 номертэй Төв аймгийн Батцамбар сумын Батагийн бүх хотын ууж хурлуулж байгаа хээр азраг бол одоо тэр дунд талд нь 5 дээр явсан хэвээрээ. За ахаад арчлаа. За тэр үзүүрд нэг азраг замаас орчих шиг болохын. За тэр яг ба аршилж. За ингээ 3 дээр Жавхлангийн хээр азраг, 4 дээр нь хүрэн алдсан азраг хэвээрээ. За 5 дээр Батагийн бүх хотын хээр азраг. За 6 дээр нь бол одоо шинэ мөнхийн хүрэн азраг, 7 дээр Дундгой аймгийн Сайн цагаан сумын уяаж Одонбаатарын болцгийн буур татсан азраг. За аршаа нэг суугаад нэг харуулж. За энэ хэдэн азраган дээр Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Халмын гөлгөөгийн одоо хурдан хул азраг, түүний цаатлаар Өвөр хангаан аймгийн уяаж Гомдоржийн хүрэн азраг хэвээрээ. Аймгийн алдарт уяаж Багаан азрын Нохой цагаан ууж хурлуулсан улсын баяр нааданд даагнаг тэр жил Баян хотоодон дороо төвсөнгөлгөж олуулж байсан хүрэн азраг тэр шиг л одоо байна да. За ингээд дараагийн хайцан азрагтай жаахан ойрт одоо харуулаад байгаа манай зурглаачийн дөрөн. За өнөөдрийн хурдан азрагны уралдааны үзүүрийн азрагнууд одоо мөн ч хурдан байгаа харагдж огч вэ. Ер нь нэлээд одоо цуурайхан байгаа харагдж байна. За өнгөрсөн жилийн Төв аймгийн баяр наадмын соёлонгийн дөрөв гөлгөөгийн одоо хурдан хул азраг бол одоо энэ дунд яваа. За нэг цэнгэр өвчтэй хүүхэдтэй жижигхэн хонгор азраг орж ирсэн 6 руу орж ирж байгаа харагдж байна. Энэ одоо сурвалжаачин дуранд түүний арийнх нь одоо Халмын гөлгөөгийн хүрэн азраг. За арын хэдэн азраган дээр Ховд аймгийн харьяат улсын алдарт байж Нэмдовгийн Батарын хар халдсан азраг нь явж байгаа харагдж байна. За энэ одоо дэрэс удаа хоолойг гараад бид бол одоо азраг руугаа одоо жаахан ойртох юм байгаа. За цэнгэр цэмцтэй хүүхэдтэй бол азрагч ямар ч байсан бүтэн хөлстэй байгаа азраг харагдаж байна шүү. За өнөөдөр бол одоо ямар ч байсан бүтэн хөлстэй байгаа азраг л одоо харагдаж байна да. За энэ ч одоо ямар суултгүй азраг л одоо бүтэн хөлстэй байдаг ба. За ингээд өвзүүрийн 2 азраг олдсон 3 4 5 6 7 8 дээр яваа азраг юм байна. Энэ дэлгэсний харагдж байгаа цэнгэр цэмцтэй хүүхэдтэй хул азраг бол 8 дээр яваа азраг юм байна. За одоо жаахан ойртох боломж байна манай зурагдаачийн дөрөн. За энэ одоо энэ бутаа тойрч гарч иж одоо ойрт доо. За ингээд өнөөдрийн одоо хурдан азрагны уралдааны энэ дороос иргсэн азраг байна. За үнэхээр явуудхан байгаа азраг бол одоо энд харагдаж байна да. За энэ бол нэг аргагүй өнөөдөр бас нэг явуудхан байгаа ийм одоо хурдан азраг манай зурглаачийн дуранд одоо харагдаад огш шиг байна. За 304 номертэй мордсон сайхан цэнгэр өвчтэй хүүхэдтэй сайхан хээр азраг өнөөдрийн азрагны уралдааны үзүүрийн 5 дээр одоо бас л урагшлаад байгаа 307 номертэй юм байна. Дундгой аймгийн Өлзий сумын Наран хүүгийн Эрдэнэгийн шарг азраг гэж бүртгэл дээр одоо бүртгэл зөрсөн байгаа харагдж байна. За ингээд хул азраг бол араас одоо үнэхэрийн орж ирлээ. Ширүүхэн өлдөө орж ирсэн. За 193 номертэй 97 номертэй цэнгэр цэмцтэй хүүхэдтэй сайхан хул азраг үзүүрийн 4 рүү орж ирлээ бүр. За 197 номертэй Хөвсгөл аймгийн их улсмын Цолмонбаатарын хурдан хонгор азраг байна. Төв аймгийн унган азраг Мягмар сүрэн гэж 11 настай хүү унсан Хөвсгөл аймгийн их улсмын онгон азраг байна. За өнөөдөр ч харин нэг өстө хурдан шүү байгаа азраг энд байна да. Хөвсгөл аймгийн их улсмын уяаж Цолмонбаатарын хурдан хонгор азрагны уралдааны үзүүрийн эдэн азраг ууршилаа. Төв аймгийн Батцамбар сумын Батагийн бүх хотын ууж хурлуулж байгаа сайхан хээр азраг бол одоо энэ дунд тал явсан хэвээрээ байна. За өнөөдөр энэ ч одоо бас л айрагдаж магадгүй азраг байна. За ингээд хонгор азраг бол одоо 5 руу орж ирсэн. Хээр азраг Батагийн бүх хотын уусан хээр азраг 6 дээрээ. Энэ 4 номер дээр бүртгүүлсэн байсан 4 номер дээр тэгээд чимэд очрын хээр азраг. За энэ бол одоо Төв аймгийн Батцамбар сумын аймгийн алдарт байж Батагийн бүх
ботын ууж хурлуулж байгаа чимд өчрийн одоо хурдан хээр азраг ингээд өнгөний хэд дээр юм Архангай аймгийн Өгийн нуур сумын уяач чимд өчрийн одоо хурдан хээр азраг. За энэ бол одоо бүсийн нааданд айрагдсан ийм хурдан азраг. За үзүүрийн хайдан азрагнаар нэг очичоо. За өнөөдөр бол одоо Хөвсгөл аймгийн Их уул сумын Цолонбаатарын хонгор гэдэг азраг бол биеэр жижигхэн азраг юм бүтэн хөлстэйгээ байгаа азраг ингээд өнөөдрийн үзүүрийн хэдэн азраган дээр нэг сайхан сэрэг дүүхэн гараад ирсэн уршилж байна. Баян хонгор аймгийн уяач Зоригтбаатарын Жавхлангийн хурдан хээр азраг аман үзүүн дээр хэвээрээ. За энэ 187 номертэй хээр азрагыг л одоо тун одоо танихгүй ийм азраг байна. Өсгий цагаан сайхан хээр азраг 187 номертэй марцсан. Дорн таймгийн цагаан уул сумын харьяат энэ одоо Дорн таймгийн цагаан уул сумын Унган одоо энэ Ховд аймгийн Мянгат сумын уяач Минт сайхны хээр азраг гэдэг одоо биш үү гадаа. Ховд аймгийн Мянгат сумын уяач Минт сайхны хээр гэдэг азраг бол одоо энд өнгөлөөд өгсөг харагдах юм. За энэ 187 номертэй марцсан хээр азраг. За аман үзүүн дээр нь бол Баян хонгор аймгийн уяач Зоригтбаатарын Жавхлангийн хурдан хээр азраг аман үзүүн дээр 3 дээр Хөвсгөл аймгийн Их уул сумын уяач Цолонбаатарын хонгор гэдэг азраг. За энэ бүр одоо 3 руу ороод ирлээ үзэгч дээ. За ингээд өнгөний 3 азраг бол байна. За Зоригтбаатарын Жавхлангийн хээр азрагыг бол одоо Монгол улсын мандаас Ганбаатарын буян дөгтөг уяас ойлгыг тааруулж байгаа ийм одоо идэрхэн хурдан азраг өнөөдрийн азрагны уралдааны өнгөн дээр гараад ирсэн цаатлаар нь буруу талаар нь өшөөлгөөд өнгөж ирэхлээ. За уян дөгтөг мандаа бол өчигдөр одоо дунд ангилд одоо өрөө харагдуулсан өнөөдөр бол одоо хээр азраг нь өнгөн дээр өрөөд ирлээ. За харшаа нэг сууч. За 181 номертой юм уу да. Энэ Ховд аймгийн Мянгат сумын Уланбаярын хөрөн азраг гэж бол одоо бүртгэл дээр бүрдүүлсэн биш байх шиг байна. 187 номертой одоо азраг байна. За ингээд аршлий. За Жавхлангийн хээр азраг аман үзүүн дээр за Хөвсгөл аймгийн Их уул сумын Цолонбаатарын хонгор азраг одоо 3 дээр энэ Төв аймгийн Унган азраг байгаа да. Төв аймгийн Унган азраг саран дэвсгэртэй бундан дамагтай азраг шиг байна. За харшаа сууж харшаа сайхан харуулнаа. За манай зургаачин дөрөв бол одоо суухад болохгүй гэх юм аа. За ингээд дөрвийн азрагыг харуулъя. Төв аймгийн Баян цагаан сумын ош Норвын бүрв дөржийн одоо хурдан уйсан Увс аймгийн Зүүн сумын Бичээрийн далайн хээр азраг орж ирлээ. За энэ дөрөв дээр яваа азраг манай зургаачин одоо дуранд одоо сайхан харуулаарай. За Хөвсгөл аймгийн Их уул сумын Цолонбаатарын хонгор азраг бол одоо өнөөдөр үзүүрийн 3 азрагтай ойрон тун сайхан уралдсан уршаа авчлаа да. За хөрөн хадсан азрагыг одоо сайхан харуулъя. За ойр төвчээрээ манай зургаачин дуран. За энэ Норвын бүрв дөржийн уйсан хээр азраг бол одоо энэ дээр яваа. 5 дээр явж байна тийм ээ. За дөрвийн азраг бол одоо энэ 197 номертой байсан баха. Сайхан хөрөн хадсан азраг өнөөдрийн азрагны уралдааны үзүүрийн хэд рүү одоо уршилж байгаа харагдж байна. За 196 номертой юм шиг байна. За 196 номертой Хөвсгөл аймгийн галт сумын Түмэн баярын хөрөн халдсан азраг бараг л мөн баха. Аймгийн алдарт уяач Ишванжид үйж байгаа. Бүсийн нааданд аймгийн бүсийн нааданд бол 2-3 харагдсан. Энэ өнгөрсөн жилийн Хөвсгөл аймгийн наадмын түр азраг байна. Хөвсгөл аймгийн галт сумын Түмэн баярын халдсан азраг. За аршилч. Дахиад одоо аршиж арийнхаа мөрдийг харуулдаг хаширдан гэж 12 настай хүн юм байна. За Монгол улсын дотнодоос далайгийн хээр азраг гэдэг чинь арай нингэрдсэн байгаа учраас арай нингхэн талтай болцсон азраг байна. Энэ жилийн хувьд онцгой хурдан байгаа азраг байна. 5 дээр гараад ирсэн байна. За 6-7-гийн азрагнуудыг одоо сайхан зэрэгцээд харуулъя. Төв аймгийн Батцанбөр сумын уяач Батагийн бүхөдийн уйж урлуулж байгаа чимд өчрийн одоо хурдан хээр азраг нь хамгийн наадалд нь явж байгааг та бүхэн харж байгаа. 212 номертой хөрөн халдсан азраг хамгийн задлаар орж ирсэн мөн уршилж байгаа харагдж байна. Энэ Сүхбаатар аймгийн уяач Анкбаатарын одоо хурдан хөрөн халдсан азраг ороод иржээ. Монгол улсын алдарт уяач Мөнгө хотын Сэрэнживийн уйж хурлуулж байгаа Сүхбаатар аймгийн уяач Анкбаатарын хөрөн халдсан азраг ороод ирсэн Монгол улсын дотмолдооч Ононгийн унган юм шиг бундан тамхтай ийм азраг байна. 558 номертэй сайхан хар азраг та бүдний дурлаачийн одоо дуранд энэ дөрвөн азрагны өнгөн дээрээ яваад байгааг харуулж байна. 558 номертэй юм шиг харагдаад байна. За энэ бол одоо 558 номер гэж одоо бүртгүүл дээр одоо сараахан байхгүй байх шиг байна да. За өнөөдрийн хурдан азрагны уралдааны үзүүрийн хэдэн азраг бол одоо үнэхээр хурдан байна. Өмнөгөө аймгийн Хамбог сумын уяач Эрдэнэ өчрийн хар азраг байна шүү дээ. Энэ бүртгэл дээр байхгүй байх шиг байх энэ Өмнөгөө аймгийн Хамбог сумын уяач Эрдэнэ өчрийн хар азрагыг аймгийн алдарт уяач Намхан сайхан уйсан хурдан хар азраг мөндөө 2018 онд Өмнөгөө аймгийн төв дээр болж ирсэн бүсийн уралдаанд хязаалан үрээ харагдсан одоо хавчиг азраг байх хэвээр Өмнөгөө аймгийн Хамбог сумын уяач Эрдэнэ өчрийн одоо хурдан хар азраг энэ моргол мөн байх шиг байна. За харин азраг руу дахиад нэг суугаа харуулчих. За энэ Ховд аймгийн Дөргөн сумын харьяат улсын алдарт уяач Нямдавагийн Батбаярын хурдан хараа халдсан азраг араас нэлээд одоо ширүүхмөлтөд орж ирсэн Одонбаатарын болцгийн хурдан буурал азрагны наадалд нь явж харагдж байна. За энэ бол одоо Монгол улсын алдарт уяач Дундгой аймгийн Булд сумын угуул Тэнүүнговын хурдлагын аймгийн алдарт уяач Дэмчиг зодлон 90 болд одоо уяас шалгыг тааруулсан ийм хурдан азраг өнөөдөр нэлээд дэхэн талд орж ирсэн бол энэ цэнхэр өгсдөө хөөгдөө 117 номертэй хээр азрагыг харуулаарай. Улаанбаатар хотын Багнуур дүүргийн уяач Мөнгөн шагаан хээр азраг орж ирлээ. Аймгийн алдарт уяач Төв аймгийн алдарт уяач Мөнгө хэрдний уйж хурлуулж байгаа Улаанбаатар хотын Багнуур дүүргийн уяач Мөнгөн шагаан хурдан хээр азраг энэ байна. Тэр 117 номертой мартаж байсан мөн байгаа. За энэ бол одоо Төв аймгийн
алдарт уяаж мөнгө хэрдний ууж хурлуулж байгаа Улаанбаатарын Багнуур дүүргийн уяаж мөнгө шагаан хайр эзрэг. За мөнгө шагаан хайр эзрэг уршилдаа. За энэ Төв аймгийн зам Батцамбар сумын Батагийн бүхтийн ууж хурлуулж байгаа хайр эзрэг дээр нь байна. За тэр урд дээр байгаа Өмнөг аймгийн Хам богд сумын уяаж Эрдэнэ өчрийн одоо хурдан хар азраг мөн байна. Аймгийн алдарт уяаж Намхан сайхан гэж 2013 онд Хулдааг улсын баяр наадад төрүү магнат хурлуулж байсан уяаж. За наад хоёр дээр очиж. За энэ Төв аймгийн Баян цагаан сумын уяаж Норвын бүрв төржин ууж хурлуулж байгаа Увсын зүүн говийн Далайн хайр гэдэг азраг. За энэ бол одоо Төв аймгийн Баян цагаан сумын болрын одоо унган одоо ийм одоо хурдан азраг да. За Хөвсгөл аймгийн Их сумын Төмөн баярын халдсан азраг аймгийнхан баяр наадад төрүүлжсэн хурдан халдсан азраг 4 дээр хэвээрээ. 3 азраг тасарсан 4 дээр хүрэн халдсан азраг 5 дээр далаагүй хайр азраг 6 дээр Эрдэнэ өчрийн хар азраг 7 дээр энэ мөнгөн шагаан хайр азраг. За мөнгөн шагаан хайр азраг одоо 7 дээр оржсэн. За уршиж хурдлын 3 дээр нэг очижээ. За өнөөдрийн хурдан азрагны уралдаан чи мөн ч үзүүн штэйхэн уралдаан болж байгаа. 187 номертэй хайр азраг энэ одоо Ховд аймгийн Мянгат сумын байж Минцэхний хайр азрагын дараа биш болтойсон доо. За одоо ямар ч байсан бүртгэл дээр одоо бүртгүүлээгүй ийм азраг байгаа харагдж байна. За урьдчилаад одоо үзүүрийн 3 азрагтайгаа нийлээ. За тэр шараг азраг бол замаас урдсан байхаа тийм ээ. За шараг азраг бол одоо замаас ороод уралдчихлаа. За ингээд яг 6 дээрээсээ ирсэн азрагнууд бол одоо ингээд 3 азраг нэлийн холд асарсан. Барай бол одоо 6 км шихүүлдэж явах шиг байна тийм ээ. За ингээд урдан азрагны уралдааныг Баян Онгор аймгийн уяаж Жавхлангийн урдан хайр азраг хөдөлсөн хэвээрээ. За аман үзүүн дээр нь 197 номертой Онгор азраг бол Хөвсгөл аймгийн Их сумын уяан дээрээс өнөөдөр мордсон Хөвсгөл аймгийн Их сумын Соломонбаатарын урдан Онгор азрагыг аймгийн алдарт уяаж ням сүрэн уйсан одоо ийм азраг. За Мегмар сүрэн гэж 11 настай хүүнсэн ийм азраг байна. Хөвсгөл аймгийн Их сумын уяаж Соломонбаатарын урдан Онгор азраг 3 дээрээ Баян Онгор аймгийн Уугуул Улаанбаатарын Хан уул дүүргийн Харьяат Зоригтбаатарын одоо Жавхлангийн одоо хурдан хайр азраг хөдөлсөн хэвээрээ. Монгол улсын мандаа байж Ганбаатарын буян дөгдөг уяас солгыг тааруулсан ийм одоо хурдан азраг. За өнөөдөр азрагны уралдааныг нэлээд сэрэгхэн хөдөлсөн байна. За аман үзүүн дээр нь бол одоо Солонбаатарын хонгор азраг. За 3 дээр нь 187 номертэй сайхан хайр азраг хэвээрээ. Өчгийн цагаан хайр азраг байгаа энэ Ховд аймгийн Мянгат сумын уяаж Загжуун сайхны хайр азрагтай одоо тун адилхан азрагын яваад байгаа харагдаж байгаа юм. За ингээд азрагны уралдаан бол одоо барайнд ороход ер нь тун ойртож байгаа байна. 187 номер бол одоо хараахан бүртгэл дээр одоо бүртгүүлээгүй юм байгаа харагдаж байна. За арчлаа. Арын хэдэн азрагаа харуулъя. За өнгөний энэ 3 азраг, за 4-5 азрагнуудаа нэг сайхан харуулчих. Тэгээд одоо уршил нь болоогүй. Газар бол одоо хааж байгаагаас одоо 3 км гарan үлдсэн байгаа. За 3 азраг тасарсан. За эргийн 4-5 азрагнууд энд одоо орж ирж байна. Хөвсгөл аймгийн Их сумын уяан дээрээс морцсон өнөө хүрэн халдсан азраг бол бас л дээгүүр явсан. Хэвээрээ довшиг байна. За 4 дээр орж ирсэн Улаанбаатарын Багнуур дүүргийн мөнгөн шагаан одоо хурдан хайр азраг 5 руу орж ирлээ. Улаанбаатарын Багнуур дүүргийн байж аймгийн алдарт байж мөнгө хэрдний ууж хурлуулж байгаа ийм одоо хурдан азраг 5 руу орж ирлээ. За Хөвсгөл аймгийн галт сумын Төмөн баярын халдсан азраг 4 дээр Багнуур дүүргийн байж мөнгөн шагаан хайр азраг 5 дээр. За Увс аймгийн зүүн говь сумын Далайн хайр азраг 6 дээр. Өмнөг аймгийн Хам богд сумын уяач Эрдэнэ өчрийн хар азраг 7 дээр. За 8 дээр ард дээр нь одоо халдсан азраг. За ингээд дахиад нэг аршилчээ. Тэгээд одоо нийт уршилна. За нэг аршилга одоо зай байна уу? За нэг аршилчээ тэгээ уршилчвал яа гэм болох байхаа. За одоо барай нэг 3-4 км үлдсэн үү эндээс хэдэн км бол. За ингээд арийнхаа азрагнуудыг нэг одоо харуулчих тэгээд уршлая. За энэ урд ингээд 3 5 8 азраг одоо тасарлаа үзэгчдээ. За энд бол одоо 8 азраг тасарсан байгааг та бүхэн манай зурлаачийн дунд харуулж байна. За 9 дээр энэ орж ирж байгаа азрагнууд дотор за Төв аймгийн Батцамбар сумын Батагийн бүхтийн ууж хурлуулж байгаа хайр азраг 9 дээр хэвээрээ юм аа. За 9 дээр бол одоо хайр азраг 10 дээр Ховд аймгийн Нөргөн сумын харьяат улсын алдарт байж Нямдавагийн Батбаярын хараа халдсан азраг 10 дээр за уршиж энэ 3 таагаар уршижээ. Одоо өөшөө хоошоо суугаад одоо боломжгүй юмсэндээ боломжгүй болсон юм байна. За энэ 122 номертэй сайхан хайр азраг одоо дунд талд явсан хэвээрээ. Өвранга аймгийн Хар орон сумын уяаж Янгүүгийн Судбаатарын хүү Төгс өчрийн одоо хурдан хайр азрагыг Монгол улсын долмонд байж их баяр ууж хурлуулж байгаа. Өвранга аймгийн Хар орон сумын уяаж Төгс өчрийн хайр азраг. За Ховд аймгийн Нөргөн сумын уяаж Нямдавагийн Батбаярын хараа халдсан азраг. За энэ 304 номертэй Төв аймгийн Батцамбар сумын уяаж Батагийн бүхтийн ууж хурлуулж байгаа. Чимд өчрийн одоо хурдан хайр азраг энд бол одоо уршилж байгаа харагдана. За уршилъя. За ингээд 10 дээр явж байгаа азрагнуудыг нэг сайхан харуулаад тэгээд одоо буцаад уршилж байна. За энэ хүү Монголын морин спорт вэжтэй холбооны тэргүүлэгч гишүүд Ховд аймгийн Алтай унан морин спорт вэжтэй холбооны хамт олон Ховд аймгийн засаг даргын тамгийн газраас хамтран зохион байгуулж байгаа уяажтын холбооны 25 жилийн ойн хоёр наадмын хурдан азрагны уралдааны үзүүр дээр явсан далайгийн хэр гэдэг азрагууд одоо энэ хүрээд одоо жаахан аршиллаа. За нэлээд нингивжэрхэн талдаа одоо орцсон болохоос үнэхэрийн хурдан азраг гэдгээ энэ дивжэн дээр шин аргагүй нэг батлан харууллаа да хэр азраг. За ингээд хэр азраг бол одоо батлан харуулсан өөрийгөө
За 212 номертэй халдсан газар бол одоо Бундан дамагтай энэ Өвөр хангай аймгийн Арваа явцаг компани захирал Доржиготвын шинэ мөнхийн халдсан газар мөн баха. Анкватрын хүрэн халдсан газар маань Мөнгөтийн Зэрэнжи уяач юм журлуулж байгаа Сүхбаатар аймгийн уяач Анкватрын одоо хурдан хүрэн халдсан газар Бундан дамагтай. За энэ Дорнот аймгийн унган газар маань Баяр Бат гэж 10 настай хүүхэд үнсэн. За үзүүрийн хэдэн газар тасалсан 3 газрын ард дээр ива 3 газарго 4 5 6-гийн газаргнууд. За Улаанбаатар хотын Багнуур дүүргийн уяач Мөнгөн шагаангийн хаяр газраг. За энэ одоо аймгийн алдарт уяач одоо Мөнгө Эрдэнэ уяач судалгааг даруулсан 8 Өмнөг аймгийн Хамбогд сумын уяач Эрдэнэ очрын хараа заргийг аймгийн алдарт уяач Намхан сайхан үеж урлуулж байгаа. За энэ бол одоо хурдан байгаа газарга. Хөвсгөл аймгийн их ус сумын Төмөн баярын хүрэн халдсан газар 196 номертой мөрдсөн өнөөдөр зул задлж өнгөний хэдэн газартай сайхан уралдаад байсан одоо 4 дээр явж байна. За барай одоо ер нь тун ойрцсон байгаа хаа. За энэ Хөвсгөл аймгийн алт сумын уяач Төмөн баярын хүрэн халдсан газарга 196 номертой Хөвсгөл аймгийн Галцмын уяач Төмөн баярын одоо хурдан хүрэн халдсан газаргийн аймгийн алдарт уяач Ишванжил уяач судалгааг тааруулсан ингээд гарч ирсэн байгаа харагдж байна. За үзүүрийн 3 газарг энд байна. За шараа газарг бол одоо энэ замаас нийлцсэн газар учраас энийг бол одоо барихгүй юм байна. За 182 номертой хэр газарг бол одоо өнгөсөн хэвээрээ энэ Ховд аймгийн Мянгат сумын уяач Цагжимын цайхны хэр газарг бараг л мөн болов гэж таамаглаад байна. Өнгөрсөн жил Дорнот аймгийн Цагаан сумын уяач Төвдөн Сажлын Батцэргийн уяан дээр байсан хэр газарг гэдэг мөн бахаад тэдний унган намагтай ийм газар харагдаад байх юм. За ингээ хэр газарг унгасан. За аман үзүүн дээр нөгөө 197 номертой Хөвсгөл аймгийн Их ус сумын уяач Цуланбаатарын хурдан хонгор газарг аман үзүүн дээр байгаа. За Зоригт Баатрын одоо Жагтлангийн хэр газар 3 дээр. За 3 газар ингээд барайны доотлын одоо хөндлөн жалгыг гарч ирлээ. За үндсэндээ барай бол 1 км шихуулдаж байгаа харагдж байна. За азрагны уралдаан бол өнөөхээр үзүүштэй ийм одоо өнгөний азрагнууд үзүүштэй уралдаан болоод тэр цааш чарга газар бол замаас урдсан азрагын байгаа хожигдуулж мардуулаад ингээд замаас урдсан ийм азрагын байгаа. За урдлахын гэдэг азрагтай сайхан очиж зэрэгцчихээ манай зурглаачийн дөрөв. За ингээд өнөөдрийн урдан азрагны уралдааны өнгөний хэдэн азраг бол одоо энд ороод ирсэн байгаа. За Хөвсгөл аймгийн Их ус сумын уяач Цолон баярын хонгор азраг бол одоо энд байгаа харагдж байна. За хэр азраг 2 хэр азрагуудын дээр одоо хонгор азраг бол одоо ер нь биер жижигхэн боловч тум явуутхан байдаг ийм азраг байна. Зөв талаар нь ороод ирлээ. Хонгор азраг хушуу өлгөж тум магадгүй боллоо. Аймгийн алдарт уяач Ням сүрэнгийн уяач урлуулж байгаа. Хөвсгөл аймгийн Их ус сумын уяач Соломонбаатрын одоо хурдан хонгор азраг өнөөдөр энэ баруун алтай нутгийн шиг наадмын 194 хурдан газарыг зул задлж уралдаад байсан ер нь төрүүлж ер нь тун магдгүй боловчлаа. За шарга газар бол замаас орцаасраг юм шиг үзэх штэ. За ингээд Хөвсгөл аймгийн Их ус сумын Солонбаатарын хонгор газар буруу талаар нь Баян хонгор аймгийн уяач Зоригт Баатрын Жавхлангийн хайр газар хамгийн буруу талд нь дунд талд нь Ховд аймгийн Мянгат сумын уяач Мэд сайхны хайр газартай тунгатлах газар өнөөдөр өнгөний хэдэн газарган дээр гараад ирсэн гэдээ урьдчилаад байгаа. За өнгөлж ихэлсэн өсгий цагаан хайр газар нь өнгөлж ихэллээ. За хайр газар бол одоо үнэхээр сайхан газар байна. За энд одоо өнөөдөр ер нь тун шудраг одоо голтойхон хэмжээд уралдсан байгаа. За ингээд ирснийхэн дараа бол одоо ахиж хэмжих боломжтой ийм юм байна лээ. За ингээд баруун алтай нутагтуулж байгаа хурдан мөрдийн уралдааны хурдан азрагны уралдаан 194 хурдан азраг зул задлж уралдаад энэ одоо Ховд аймгийн Мянгат сумын Мэд сайхны хэр газартай тунгатлах газар өнгөлөөд байна. За буруу талаар нь Монгол улсын мандаа яж Ганбаатрын буян дутгийн үеж урлуулж байгаа Баян хонгор аймгийн уяач Зоригт Баатрын Жавхлангийн одоо хурдан хэр газар буруу талаар нь ороод байгаа дэ. За хэр газар бол өнөөдөр төрүүлж ер нь тун магадгүй боллаа. 3 газар одоо хараа бараандаа юм байгаа. За ингээд бол одоо Баян хонгор аймгийн уяач Зоригт Баатрын Жавхлангийн өсгий цагаан хэр газарыг Монгол улсын мандаа яж Ганбаатрын буян дутгийн үеж өнөөдрийн их хоёр наадмын хурдан газарганы уралдааныг өнгөлсөр барайны зургаар орж иж байгаа та бүхэн харж байна. За шарга газар замаас орцаасраг юм байгаа. За ингээд Баян хонгор аймгийн угуул Улаанбаатар хотын хан улдургийн харьяат Зоригт Баатрын Жавхлангийн өсгий цагаан хайр газар өнөөдөр Мандаа яж Ганбаатрын буян дутгийн түрүү магнат ордлуулан орж ирж байна. Аман үзүүн дээр аймгийн алдарт байж Ням сүрэнгийн үйсэн Хөвсгөл аймгийн Их ус сумын уяач Цуланбаатрын хонгор газар аман үзүүн дурдалаа. За 3-т нөгөө бүртгэл дээр байгаагүй хайр газар 3-т дурдлан орж ирж байна. За энэ Мянгат сумын уяач Мэд сайхны хайр газартай тунгатлах газар 3-т дурдалж шиг боллоо. За 4-ийн газарыг одоо та бүхэндээ харуулъя. Сүхбаатар аймгийн уяач Анкватрын өрн алзан газар Өмнөг аймгийн Хамбогд сумын уяач Эрдэнэ очрын одоо хурдан хараа зараг 4 дурдалаа. Айргийн тавд Анкватрын өрн алзан газарт 6-т Мөнгөн шагаан хайр газарыг одоо 6 дурдалаа. За энэ бол одоо гал гарсан сайхан уралдаан боллоо. 194 Хөвсгөл аймгийн галзмын Төмөн баярын халдсан газарыг үзэгчтэй хайрагдлаа шүү. Хөвсгөл аймгийн галзмын Төмөн баярын халдсан газарыг за халдсан газарыг бол одоо 4 дурдалж 5 дурдалж шиг боллоо.
За 4-т одоо Эрдэнэчрийн харазраг, 5-т одоо Хөвсгөл аймгийн Галчмын уяаж Түмэн баярын халдсан газраг, 6-т нь Улаанбаатарын Багнуур дүүргийн уяаж Мөнгөн шагаан хайр азраг 6 туртлага шиг боллоо. За 7-т Төв аймгийн Батцанбөр сумын уяаж Батагийн Бөхөдөөс уйсан хайр азраг 6-т. За энэ 7-д Их Баяр Мандагийн уйсан Төгс Учрын хайр азраг орлоо. За наадлаар нь 46 номертой сайхан Цавдэр азраг 8-9-оор очих шиг боллоо. Энэ Говьлтай аймгийн Жаргалдан сумын Анандын ариун сайхны хурдан халдсан азраг орлоо. За улсын алдарт байж Нямдавагийн Батбаярын хар халдсан азраг мөн орлоо. За ногоон хувцастай хүүхэдэ 212 номертой сайхан Манхан хөрөн халдсан азраг 12-3-аар хурдалдаа Сүхбаатар аймгийн уяаж Анхбаатарын хөрөн халдсан азрагыг Монгол улсын алдарт байж мөнх хөтийн Цэрэн жив хийж 12-3-аар одоо хурдлуулж байгааг манай зураглаачийн дорнд одоо харлаа та бүхэн. За энд бол одоо хул азраг нэлээд дээгүүр 14-5-аар одоо хул азраг хурдлан орж иж байгаа харагдж байна. За түүний ардал 316 номертой сайхан 316 номертой бас сайхан одоо хул азраг орж ирж байгаа харагдж байна. За энэ Ховд аймгийн Мөс сумын уяаж Аймгийн алдарт байж Шагдрын Батцуурын хурдан хул азраг 17-8-аар хурдлан орж ирлээ. За 169 номертой сайхан хайр азраг орж ирээд одоо жоохон шөгшөж байгаа харагдж байна. Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Ган хуйгийн Дорж чүрийн одоо Ган хуйгийн хурдан хайр азраг байх шиг байх юм тэр одоо хайр азраг 169 номертой 10 хэдээр орлоо. За ингээд өнөөдрийн хурдан азрагны уралдаан гарааныхаа зурхаа дарс ямар нэгэн бодлонгоо сайхан эргэж хурдан азрагны уралдааныг та бүхэндээ шууд амжуулан үзүүллээ. Эргэн мөрнөш. Миний утасаа. Монгол Улсын тодорхой төвдөн дэдэн бацраг гэж миний аавгах юм. Унаг азраг байна. Дорны унаг гал энэ азраг тий. Энэ Эр азраг өмнө нэр нь яаж иржсэн? Битүү азраг уу? Битүү азраг. Тий. Бацраг тодорхойг нэр дээр болсон. Үгүй энэ ховдын төмөр чиргээд энэ ховдын воентэй манай ах уу? Манай ах азраг. Юу юмнууд азраг харагдсан баяр үргэлж. Баярлаа. Йоо. Нутагтаа авд ирээгүй. Нэг 3 шар газар төрүүлээд явсан. Тэрээс ирээгүй. Өнөөдөр сайхан бүсийн уралдаанд айрг авлаа. Сэтгэл маш өндөр байна. Бацраг тодорхойг. Тий. Бацрагт маш их баярлалаа. Миний хүүг яадаг юм байна. Сайхан мөр өс байна. Олон надад хүрээ ярьгаа. За баярлалаа. За ингээд өнөөдрийн хурдан азрагны уралдаанд Өмнөгов аймгийн Хамбогд сумын байж Эрдэнэчр хар азраг харагдуулаа. Баяр үргээ. За. Манай үст өөрөөр Баярлалаа. За өнөхөр маш их баярлж байна. Би Өмнөгов аймгийн Хамбогд сумаас баруун бүсийн энэ шийдэл уралдаан хотоога ирж уралдаж байна. Миний хар азрагыг Өмнөгов аймгийн их Шанхай нутгийн уяаж Инхсайхан ах маань Намхан Инхсайхан аймгийн алдарт уяаж урж уралдуулсан. Говь Шанхад 4-р байранд аймгийн наадмууд тус төрүүлж ийсэн. Инхсайхан ахтаа маш баярлалаа. Та бүхэнд сайхан надараа гэж хэлье. надад хүрээ ярьгаа. За баярлалаа. За ингээд за өнөөдөр Хөвсгөл аймгаас одоо Хунгар азраг гэж энэ их хоёр наадан сайхан одоо уралдаж одоо аман хүзүүнд уралдаж явах шиг байна. Баяр үргээ. За баярлаа. Сайхан байна. За ингээд Хөвсгөл аймгийн их уул сумын аймгийн арчиг Цолонбаатар гэж юм байна. Хунгар азраг нь хаанхын хин гэдэг хүний унаг азраг байна. Хонгор азраг
Төв аймгийн Сэргэлэн сумын аймгийн алдарт байж инх болдог гэдэг. Инх бол Тэг ах юм аа. Унгаад байгаа. Тэгээд энэ жил хавчиг 6 настай хацрах байна. Нодлон Өвсгөл аймгийнхаа баяр наадам соёлон төрүүлсэн. Тэгээ аймгийн алдарт Нямсүрэн гээд найз маань Өвсгөл аймгийн Тариалан сумын найз маань ууж сайхан урдлууллаа. Найзынхаа ардлын гэр бүл бүх сайхан тусалд дэмжсэн найз нөхдөд баярлаа. Тэгээд олон наадмаа сайхан авдраа. за баярлаа. За. За ингээд их баяр наадмын хурдан азарганы уралдааны бид тааханд шууд амжилт үзүүлсэн Баян Хонгор аймгийн уяаж Жавхлангийн одоо хурдан хээр азар түрүү магнад уралдаа баяр хүргээд. За баярлалаа. Энэ болохоор манай Өвранга аймгийн за сумын марчлаа. Хат хүүгийн унгаа дуу. Хээр азар өмнө нэрний яаж уралдаа. Өмнө нь уралдаж байгааг юм аа. Тэг бит болчих. Агууяны хамт олон бас сайхан наадаж одоо түрүү хариг. Том наадмад дурлаж байгаагүй аа. Агууяны хамт олон бас сайхан наадлаа шүү түрүү хариг. Тэгж. Нэг дөрөв хоёр хайрагтай. Одоо наадам Монгол мордын наадам эхэлж байна. Одоо энэгээр шүү амжилт гаргахыг уяаныханда болон бүх наадамчдаа юу яа. Хүсээрээ. Амтнаа тус хариг. За баярлалаа. За ингээд үзэгчдээ та бүхэнд одоо бид өнөөдрийн энэхүү наадмын азарганы уралдааныг одоо дамжуулан хүргэлээ. За өнөөдөр бас одоо үнэхэрийн одоо гал гарсан сайхан уралдаан гарч. За 3 турдсан хүрээ алзаа азарганы эзнээс нэг. За өнөөдөр одоо энэ Хөвсгөл аймгийн Галтсумаас энэ одоо Баруун Мөсийн сайхан наадамд одоо азраг харигдуулсан танд баяр хүргэе. Наадамч За баярлалаа. Өнөөдөр энэ сайхан өдөр энэ сайхан Алтай улс энэ сайхан Ховд нутгийн хан зөнгөлөнтэй баяр наадмаа хийж өрөлдсөн ирж айрыг авсантаа үнэхээр их баяртай байна. хин гэдэг хүн байна. Би Хөвсгөл аймгийн Галтсумын хариат аймгийн алдартай амлснаа гэж юм байна. За хүрээ алзаа азраг хаана гудамтай энийг унгаад. Энэ Хөвсгөл аймгийн аймгийн алдартай Гүнширгон унгаа дуу над дээрээ одоо дааган цагаас хойш олон айрыг төрөө авч гэж одоо тэгээд аймагтаа шүтлэндээ төрүүлсэн улсын олон наадам төрүүлсэн мөн Увс аймгийн Өндөрангай сум зохион байгуулагдсан даншиг наадамд айргийн 3-аар дохисон энэ сайн Ховд нутаг дээрээ ингээд бас энэ даншиг наадамд айргийн 5-аар дохиж баярлалаа. Наадмаас түрүү хариг аваарай. За баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За ингээд үзэгчдээ бидний шууд нэвтрүүлэг одоо та бүхэнд үргэлжлэн хөрн одоо үдээс хойш одоо соёлонгийн уралдаанаар иргэн уулзъя үзэгчдээ.